За одоогоос 2 жилийн өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 19 дахь хангуул дүүргийн 3 дугаар хороонд байрлахаас Сутаа хотгонд гарсан галын улмаас 7 хүн амь насаа алдсан байдаг. За гэвч түүнээс хойш тухайн орон сууцны галын эрсдлээс хамгаалах систем бүтэн ашиглалтанд ороогүй хэвээр байна. Түүгээр зогсохгүй галын машин, түргэн тусламжийн машин ороход хүндрэлтэй хэсэгт дахин 16 давхар барилга ашиглалтанд орсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байна. Үзэгчдээ энтгийн сурвалжлах хаг Сутаа хотгоноос мэдээллийг бэлтгэн өргөж байна. Тэгэхээр одоогоос 2 жилийн өмнө бол яг энэхүү хаалганы цаана гал гарснаас шалтгаалаад 7 хүний амьнаас хохирсон харамсалтай хэрэг явдал гарсан байдаг. За түүнээс хойш бол тухайн айл бол энэхүү орон сууцсандаа бол амьдраагүй. За одоогоор бол хүн байхгүй юм нөхцөл байдалтай байна. За 2 жил өнгөрөхөд одоо юу өөрчлөгдөө гэдгийг бид тэхэн сурвалжлахаар ирсэн. За ингээд бол гал гарснаас хойш бол дөнгөж дараа нь цахилгааны мэргэжлийнхэн ирээд цахилгааны аюулгүй байдлыг бол ямар ч байсан хангаж ажилласан гэдгийг бол оршин суугчид нь хэлж байна. Гэхдээ ижлэх юм бол галын болонгийн тухайд яг 2 жилийн өмнөх нөхцөл байдал байх байдгаараа галын хор байхгүй. За дахиад одоо галын эрсдэл үүслэе гэж тооцоход одоо ямар ч аврах юм нөхцөл байдал хангагдаагүй дүр зурагтай байна. Гүү за одоо бол ерөөсөө сайжруулсан юм байхгүй нөө тэрийг янзалж өгөхгүй байна. Тийм учраас айлууд нь шүү дээ. Аваар шата ерөөсөө гаргаад подизиндаа хайцсан байна. Одоо та нар энэ манай подиз руу ороод идэх юм бол 6-7 давхрын айлууд нь аваар шата бүр шатан дээр аваа тавьсан байгаа. Тийм байдалтай байгаа. Тийм л байна. Одоо тэгээд тэр нь аваар шатныг нь ажиллахгүй юм шин одоо яах вэ эднэр юу яхаас гэд гаргаад хайцсан байгаа. Тэгээд галын тохиолдлын систем тэр юмнуудыг одоо янзалж өгөх хэрэгтэй энэ хужаанаар янзлах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд ерөөсөө тэхгүй байна. Аимшигтай болсон. Тэгээд луугаар магаар ороод тэгээд бүр нэгдэл их юм болсон. Тэрнээс болоод яг орц харцны хувьд их хэцүү болсон. Тий. Янзалж өгөх юм гэсэн. Гэхдээ яг хизээ янзалж өгөх юм бол одоо бол 2 жил болж. Тий янзалж өгсөн юм хэвээр л шүү дээ. Артлын баримаар ашигланаар одоо. Мэргэжлийн артлын баримаараас л одоо ерөнхийдөө хөрвүүлэхгүй одоо мэргэжлийн гэрэлтнүүд яаж үзэж байгаа тийм. Тэр ашиглах хэрэгтэй юм багхгүй мэдгүй байх юм ерөөс. Одоо тэр галын дүгнэлтээр цагдаа магдаар яад болцсон баг. Сутаа 5 хотгонд гал гарсан эргийг хаан уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтс шалгаж байсан. За бид цагдаагийн байгууллагаас тодруулахад хэрэг хэдхэн хоногийн өмнө прокурорт шилжсэн гэсэн юм а. За харин прокуророос тодруулахад хэрэг мэдээлэл ирээгүй байх гэх хариултыг өглөө. Зарим Сутаа 5 хотгоныг ашиглалтанд хүлээж авсан нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалтад дэд бүтцийн хяналтын албаны дарга өгөөд барилга ашиглалтанд оруулах улсын комиссийн даргаас Эрдэнэ туяа болон бусад алтан тушаалтантай холбоотой асуудлаар тодруулахад за одоогоор шалгаж байгаа зүйл байхгүй нэ гэх хариултыг өгсөн юм а. За өөрөөр хэлбэл 7 хүний амьнаас хохирсон энэ хэрэгт хинч хариуцлага хүлээгээгүй байна. Тэгэхээр 2 жилийн өмнө Сутаа хотгонд гал гарахад хамгийн тулгамдсан асуудал бол галын машины орц гарцны асуудал байсан. За тухайн орон сууц руу орж байгаа автомобилийн тухайд бол маш нарийнхан байгааг та бүхэн харж байна. Тэгээ хажуугаар нь одоо зогсоолгүйгээс шалтгаалаад автомашинууд одоо ингээд зогсоочдөг. За энэ орц гарцны асуудлыг шийдэх нь одоо энэ тулгамдсан асуудал байна гэдгийг бид хөндөж тавьж исэн. За гэвч 2 жилийн дараа гэхэд дахиад орон сууц ингээ баригдаад ашиглалтанд орох төвчгсөн. За ийшээгээ мөн одоо ингээд нарийнхан замаар яаж иж чад орлоо гэхэд дахиад цаана Сутаа хотгоны цаана дахиад барилга баригдаад ашиглалтанд орчихсон ийм нөхцөл байдал байх байдгаар байна.